Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Багш нь өнөөдөр та нартай 5 дугаар ангийн хүн нийгэм хичээл орно. Өнөөдрийн хичээлийн сэдэв бидний хөрш. Хичээлийн зорилго Монгол төрийн бэлэгдлийн талаар ойлгож хүндэтгэдэг болох эх орныхаа газар зүйн байрлал, газар нутгийг газрын зураг дээр заах, таньж мэдэх, хөрш улсуудынхаа талаар ярилцах. Өнөөдрийн хичээлээр бидний ярилцах зүйл хөрш улсуудынхаа талаар ярилцаж, газрын зурагт зааж сурцгаая. Өнөөдрийн хичээлийн түлхүүрэг нь хөрш улсууд мөн тэдгээрийн хамтын ажиллагаа. За одоо бүгдээрээ зөөрөгийн утгыг тайлбарлая. Айл хүний амь нэг, сайхалт хүний санаа нэг. Айл хүний амь нэг, сайхалт хүний санаа нэг. Та нар юу гэж ойлгож байна? За багшийн бодлоор бол хөрш сэргэлтэй болон ойрхон буусан айлын хүмүүс ив найртай, санаа бодол нэгтэй байдаг гэсэн санаа юм болов уу гэж бодож байна. Одоо бүгдээрээ хөрш гэсэн үгийн утга санааг нь ойлгоё. За хөрш айл гэвэл зэргэлдээ айл гэж ойлгож болох юм байна. Айл хөрш зэргэлдээ байгаа, хаяа залгаж байгаа хүмүүс. Хөрш улс аад нь айлын хүмүүс гэж ярих юм байна. Эсвэл хил залгаа улс орн. За одоо бүгдээрээ дэлгэцэн дээр байгаа зураг ажиглая. Монгол улсын газрын зургийг ногоон өнгөөр бодсон байна. За Монгол улсын хойд хөрш нь Оросын холбооны улс, өмнөд хөрш нь Бүгд найрамдах Хятад ард улс. За 3 хөрш орны төрийн талбай байна. За одоо Монгол улсын газрын зураг байна. Монгол улсын нийслэл Улаанбаатар хот, манай улс Оросын холбооны улс, Бүгд найрамдах Хятад ард улстай хөрш. Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. За зураг дээр Монгол улсын төрийн талбай, төрийн сүлд байна. За дараагийн зурган дээр Оросын холбооны улсын газрын зураг харагдаж байна. За Оросын холбооны улс манай хойд хөрш бөгөөд Оросын холбооны улсын газар нутгийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг, нийслэл хотыг нь Москва гэдэг. Оросын холбооны улс бензин, байгалийн хий зэрэг чухал бүтээгдэхүүнийг манай улсад нийлүүлж мөн сургууль, боловсролын салбарт хамтран ажилладаг. Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин. За зураг дээр Оросын холбооны улсын төрийн талбай болон төрийн сүлд нь тусалсан байна. Бүгд найрамдах Хятад ард улс. Бүгд найрамдах Хятад ард улс. Нийслэл нь Бээжин хот. Манай өмнөд хөрш Бүгд найрамдах Хятад ард улс дэлхийн хамгийн олон хүн амтай улс юм. Бүгд найрамдах Хятад ард улс нь эдийн засаг, соёл, боловсролын салбарт манай улстай хамтран ажилладаг. Манай улс хөрш улсуудаас гадна дэлхийн олон улс орнтой харилцдаг. Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин. За
Хятад улсын төрийн талбай төрийн сүүлд байна. Зураг дээр манай улсын хөрш улсууд бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улсын газрын зураг байна. Мөн 3 хөрш улсын төрийн талбай. Анхаарал хандуулсанд баярлалаа. Баяртай.